өнөөдөр яг одоо бүрэн бүтэн үйлчлэгийн кабинет, эмчилгээний кабинетууд ингээд хүүхдийн засгийн дэргэд байгуулагдана гэдэг бол олон асуудлыг шийдэж байгаа. Ялангуяа чих амар хоолой өвчлөл гэдэг бол томууг дагаад л одоо 70-80% нь бол энэ амьсгалын дээд замын эргэтний өвчлөлүүд гараад ирдэг. Тийм учраас 70-80% заримдаа магадгүй 90% нь хүүхдийн чих амар хоолой эмчилгээ авах ийм нөхцөл бол бүрдэж идэг. За тэгээд бид нар ер нь бол цаашдаа хүүхдийн тусламжийг илүү өргөжүүлэх нь зүйтэй гэдэг бодлогын үүднээс бол 2017-аас 19 оны хугацаанд хүүхдийн чих амар хоолойн эмчийг одоо яг хүүхдийн мэрэгчлэр одоо төгссөн ийм эмчээр бэлтгэсэн байгаа. Ер нь бол эмч бэлтгэх тогтолцоо гэдэг бол өөрөө асар удаан тийм урт хугацааг шаарддаг. Тэгэхээр чих амар хоолойн эмч маань бол 2 жилийн туршид одоо суралцаад төгсөөд ирсэн байгаа. За мөн одоо хүүхдийн хамар хоолойн чих амар хоолойн одоо эмчилгээний сувилагчийг бэлтгэсэн гэдэг одоо яг энэ тоног төхөөрөмжүүд энэ одоо кабинетууд байгуулагдахад бол боловсон хүчний хувьд бол хангалт нь хийгдсэн байсан бас их зурх ууштай